Монголын анхны мэрэгжлийн чиг баримжаа олгох бие инженеринг подкаст. Санаачлан хэрэгжүүлэгч Эрдэнэс үйлдвэр технологийн парк. За ингээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Монгол улстай агуудаа мэрэгжлийн гэж хэлж болох эцэг их өсвөр ихийн хамттан зориулсан бие инженеринг подкастын маань хамгийн анхны дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаар маань илүү мэрэгжил сонголтын тухай хүн болгон тулгамддаг тэр асуултуудад хариулт өгж таны ирээдүйн амьдралыг хамтдаа шийдэхэд туслах зорилгоор энэхүү мэрэгжлийн подкастыг хийж байгаа нь илүү онцлог юм а гэж хэлмээр байна. За энэ удаагийн мэрэгжлийн подкастыг Эрдэнэс Монгол нэгдлийн Эрдэнэс үйлдвэр технологийн паркинг компани зохион байгуул санаачлан хийж байгаа гэдэг бас дурдъя. Ингээд хамгийн анхны дугаарыг өнөөдөр бас та бүхэн зориулж нэгэн эрхэм хүнийг өрсөн байгаа. Товчхон танилцуулъя. Та бүхний мэддгээр Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Монгол улсын гавьяа тогш Галаадрах багш өнөөдрийн хамгийн анхны дугаарын урилгын одоо хүлээн авч оролцож байгаа. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Анхныхаа дугаарт урьж оролцож байгаад их баяртай байна. Тэгэлгүй яг бидний хувьд ч гэсэн Монгол улсын гавьяа тогш маш олон хүүхдүүдийн ирээдүйг одоо хөтөж замч болж байгаа. Энэ хүнийг оруулж бас олон хүмүүстэй уулзуулах болсондоо маш баяртай байна. Тэгээ бидний хувьд маш олон хүүхдүүдэд энэ мэрэгжил сонголт хийхэд нь туслах зорилгоор энэ хүү подкастыг хийж байгаа. Ингээ та өөрийнхөө товчхон танилцуулаад бас үндсэн одоо ямар мэрэгжил анх эзэмшиж ийсэн товчхон өөрийгөө танилцуулаач. За баярлалаа. Тэгэхээр үнэхээр мэрэгжил сонголт бол маш чухал асуудал байгаа. Би өөрөө Монгол Улсын их сургуулийг физикийн анги төгссөн. Физикийн багш байна. Тэгээ миний ажлын гараа хөдөө орон нутгаас эхэлж байсан. Тэгээд хотын 10 жилд бас өгшилж байсан. За тэгээд өөрөө бас хувийн сургууль байгуулсан юм байгаа маа. Тэгээд ер нь тэгээ сургуулийн эцсийн үр дүн бол төгсөгч. За тэгээд төгсөгч нь ямар мэрэгчлэр ямар их сургуульд орж сурж байгаа гэдэг нь маш чухал байдаг. Тэгээ энэний тэр үндэс нь бол ерөөсөө сургууль өөрөө тэр мэрэгжил сонголтын хөтөлбөрүүдийг карьер төвтэй байх хэрэгтэй гэдгийг би юуны төрөнд хэлмээр байна. Тэгээд одоо мэрэгжил сонголтыг ер нь дунд ангид байхдаа хөгж сонгох хэрэгтэй. Ер нь чиглэлээ олох хэрэгтэй. Тэгээд мэрэгжлийн тий мэрэгжлийн гэдэг юм уу юм сонирхолтой болох хэрэгтэй. За. Манай сургууль одоо миний одоо барьдаг юм бол юу гэвэл дунд ангид нь одоо шинжлэх ухааны мэдлэгүүдийг маш сайн өгнө. Хүүхдүүд тэрийг сонирхож үзнэ. Нийгмийн ухаан ч байгалийн ухаан ч бүгдийг. Тэгээд тэр дотор нь хөгжүүлж ирээд харин ахлах анги руугаа ороод одоо 10, 11, 12 дугаар ангида мэрэгжлийн чиг баримттай сурах хэрэгтэй. Ингээд сурч чадчихэж л хөг сонгоо. За тэгэхээр бүр ахлах ангины байгалийн ухааны чиглэл нийгмийн ухаан гэдэг ерөнхийд бас ангилж байна. Ер нь том хоёр л ангилах хэрэгтэй. Түүнээс яг чи физикийн инженерийн анги гэдэг юм уу? Ингэх бол арай явцсан болчихсон. Яг үнэ. Одоо бид нар ингээд сая галаа өгш ярианаас бол нэг мэрэгжил сонголтын хамгийн анхны алхам бол сонирхлын сонголт юм аа гэж хэлж штэ тий. Тэгээд яг энэ Эрдэнэс үйлдвэр технологийн парк бид нар юуг зорж байгаа гэхээр Монгол улсад инженер мэрэгжилтэй хүмүүсийг олон болгоё. Тэр инженерүүд энэ олборлолтоос боловсролт руу шилжиж байгаа энэ шилжилтэнд хамгийн их хэрэгцээтэй байгаа хүмүүс бол энэ инженерүүд. Тэгээ энэ мэрэгжил инженер мэрэгжлийг яагаад хүмүүс сонирхох ёстой? Одоо би таныг сонирхож байна л да. Анх физикийн ангид орсон гэж байна. Өнөөдөр физикийн багш. Тэгээ Монгол улсын одоо гавьяат сургууль мөжилж болсон байж. Ер нь яагаад анх физикийг сонирхсан? Яагаад багш физикийн ангид суралцах болсон? Ер нь өөрийнхөө сонголтын түүгээс бид нартай болсон. Тэгээ ер нь бол тэгэл багш их нөлөөлдөг. Надад бол одоо Баттарж гэдэг математикийн гайхалтай сайхан багш байсан. За тэр багшийнхаа хичээл дээр суугаад тэр багш маань хүүхдийг их хөгжүүлнэ. Ердийн нэг орох сэдвээ зааж байгаа самбарын өнцгтөр хоёр бодлого болчих. За төрүүлж бодснууд нь энийг бодож байгаараа л тэгээд надад тэр хоёр бодлого их сонирхол татсан. Энийг бодчихвол журнал 4 онц тавина гэдэг. Тэгээд журнал 4 онц авсан өгч их баяртай. Тэгэл их сайхан л байдаг. Тэгээ энэ багш шиг багш болох юмсан гэж бодож яваад тэгээд их сургуульд ороод би физикийн анги сонгоод физикийн багш болсон. Тэгэхээр багш маань надад нөлөөсөн. Маш их хүүхдийг хөгжөөдөг багш байсан. Тэр л их сайхан. Одоо ингээд сонголтыг харахаар одоо өчиг үед ийм сонголт хийж шít. Нэг бодлын одоо аав нь хүүдээ мэрэгчлээ өглүүлнэ гэх хандлага байна. Найз нь найзтай нөлөөлөө сонгочих хандлага байна. За магадгүй нүдэрээ хараад ингээд янз бүрийн шалтгаанаар хүүхдээ сонголтоо гэдэг. Тэгэхээр төрөний миний хэлж байгаа шиг дунд ангид нь олон төрлийн байгалийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэлтэр, компьютер юу бүх юмд ингээд жигд оролцсон. Түүнээс дунд ангиас нь ялгах юм биш. Тэгэнгүүт тэр хүүхд чинь би ямар хичээлийг сонирхолтой, ямар чиглэлдээ би авиастай гэдэг нь мэдэж ирээд сонирхол авиас хоёр нь нийлээд ирсэн үед одоо ч мэрэгчлээ сонгоно л гэдгийг л их сайхан зөвлөнө. За тэгээд сонгоод ирсэн үед эцэг эхчүүд яг хилдгээр өөрөө би эмч учраас миний хүү эмч болох хэрэгтэй. Би хуульч учраас хуульч. Би нэг тим компанитай учраас миний хүү тэр компани маань аваад явна. Энэ бол бас хоцрогдсон. Хүүхд чи өөрөө сонирхоод ирвэл болно. Хүчээр болдог гэж болохгүй. Тэгэхээр ерөөсөө мэрэгжил сонголтын үндсэн тэр сонирхол байдаг.
сонирхолтой хүнд дуртай ажиллаа хийж ижил өнөөдөр үнэхээр одоо амжилттай явна, аз жаргалтай байна. Тэгээд тэр ажилчин тэр мэрэгжил сонголт гэдэг чи тэр хүний насан туршид нь цуг явах юм байхгүй тий. Цуг явах зүйл. Би бол багш болсон, тэрэндээ дуртай байсан. Багшаа одоо насаараа хийсээр ирлээ, тэтгэвртэй гарлаа. Тэгэхээр би энэ ажлыг хийсэндээ маш их аз жаргалтай байдаг. Би энэ тэнд яриа ихээр багш болцоогоороо гэж их хүүхдүүдэд ярьдээ. Одоо би инженер болцоогоороо гэж яг ярих юм тий. Тэгээ одоо би таньс нэг юм бас олж харж байна л та. Мэдээж сонголтын хамгийн чухал зүйл нь бол одоо авиас сонирхол хоёр юм аа гэж та түрүү хэлж байна. Ярианда. Одоо бид нар энэ подкастыг хийхээс өмнө QR код үүсгээд маш олон эцэг эхчүүдээс асуух асуултын жагсаалт авсан юм байна. Тэгээ маш олон эцэг эхчүүд бидний тэр QR санал хүсэлтэн дээр юу гэж хэлсэн гэхээр яг одоо хаврын үйлрэл ирчлээ. Бид нар сонголт хийх гээд хамтдаа сууж байна. Би хүүхдтэй зөвлөж чадахгүй байна. Яг үндэ мэдэхгүй байна. Хүүхдээ мэдэхгүй. Тэгэхээр мэрэгжлийн мэдээлэл гэдэг юм аягүй чухал байгаа. Одоо чи мэдээлэл маш олон төрлийн мэрэгжил гараад ирсэн. Монголчуудын мэдэхгүй мэдээлэл мэрэгжил гэдэг юм уу маш их байж байна. Тэгэхээр бид нар энэ мэдээллийг нээлттэй өгөх. Бид нар Имос гэдэг нэг хэдэн залуучуудаар нийлээд 2 ч удаа мэрэгжлээ сонгох тань гэсэн нэг юм номыг бичиж ирсэн. Тэгээ инженер хүн яад ингэж яг инженерээр сурж байгаа хоёрт эсвэл дөнгөж инженерээр ажиллаж эхэлсэн хүмүүс өөрсдөө ажлын талбар дээр миний нэг өдөр бол ингэж өнгөрдөг. Би ийм үзчихсэн. Яг ажил дээр гарсан чинь оюутан багтаа энэ нэмийг би дүлхүү үздэг байж гэж бодсон. Би зөвхөн байгаль ухаан инженер юм а хийгээд байсан чинь надад нийгмийн ухааны ийм мэдлэгүүд маш их хэрэг болж исэн гэдэг маш гоё ингээд яриад байгаа юм шиг ингэж бичүүлсэн. Ийм номнуудыг бид нар гаргасан. Тэгэхээр тэр номыг их авч үзэх хэрэгтэй. Тэгээд яг энийг юм яг танах шиг юм подкасттай ийм яг мэрэгжлийн чиглэлийн юмнуудыг эцэгчүүд бас давхар сонсох хэрэгтэй, хүүхдтэйгээ сонсох хэрэгтэй. Тэгээ хүүхдийн авьяасыг харах хэрэгтэй. Нөгөө талаас сургууль дээрх багш нар гэдэг чи одоо эцэг эхчүүдээс илүү хүүхдүүдийг бас их сайн таньдаг байхгүй. Тэгэхээр карьер төв гэж хийгээд ста карьер төв нэг сургууль тэгээд очил цөөх хүүхд болчих шүү дээ. 12 дугаар анги нэгээд ирвэл тэгээд тэрийгэ дотор нь байгаль ухаан, нийгэм ухаан гэж байгаа. Тэгээд байгаль ухаан тал руу нь явуул. Тэгэхээр үнэхээр Монголд бас харамсалтай нь байгалийн ухаанаас зугтах үзэгдэл гарсан. Зугтах гэж байгаа шүү дээ. Байгалийн ухааны хичээл сонгохгүй. Тэгэл амар нөгөө Еш гэдэг элсдийн ерөнхий шалгалтанд наавал тэрүүгээр явчих гэхэд физик юм хэцүү санагдаад, математик нь хэцүү санагдаад зугтаагаад байгаа юм. Тэгэхээр энэ бол харамсалтай. Энэ бол юунаас шалтгаалж зугтаж байгаа нэг багш энэ мэрэгжлийн багш тотмог байна. Энэ мэрэгжлийн хичээлүүд юм сонирхолтой сайхан одоо дадлага ажил, лабораториуд үзүүлэх юм ингээд заагадаад зүгээр юугаар яваад томьёогоор яваад юм ингээд хэцүү байгаад байгаа учраас бид нар түрүүн танд бас хэлсэн бид нар 21 аймгаар айгүй олон аймгаар явуулж энэ мэрэгжил сонголтын яриа танилцуулга хийж байгаа. Тэгвэл инженер мэрэгжлийн ач холбогдлыг тайлбарлаж хэлж өгч байгаа. Одоо бид нар инженер болооч инженер болохын ач холбогдлыг хэлж дэлхийн баялагийг ямар салбар бүтээж байгаа. Тэр бүтээж байгаа баялаг нь нийгэмд ямар эерэг үр дүн авчирч байгаа. Тэгэхээр та өнөөдөр баялаг бүтээгчдийн ихнээнд орж нийгэмд одоо өөрчлөлт нөлөөлөл бий болгох тэр баялагийг бүтээх оюун ухаан болоё гэвэл энэ инженер болооч гэх. Ингээд энэ нөлөөллийн ажлуудыг бид нар өнгөрсөн хугацаанд маш олон хүүхдүүд хийсэн байна. Ер нь та түрүүн санаандаа хэлээ эцэг эхчүүд ингээд тулдсан байна. За тэгвэл эцэг эхчүүдэд яг бодиттой өнөөдөр 12 дугаар ангийн хүүхдээ хажуудаа хөтөлсөн байгаа зүг чигээ олохгүй байгаа аавд ээжд та юу зөвлөв? Тэгэхээр хүүхдээ сонс. Тэгээ хүүхдтэй одоо яг л үнэхээр одоо ирээдүйд олон мэрэгжил алга бол олон одоо чухал мэрэгжлүүд гарч ирнэ. Хиймэл оюун ухаан хөгжөөд явна. Тэгээ энд хин сайхан ажилтаа карьер нь өндөр явахыг бол инженер суурьтай хүмүүс л явах юм байна. Математик суурьтай хүмүүс. Энэ бол одоо бүр гарцаа байхгүй. Тэгэхээр аль болохоор хүүхдийгээ тэр математик байгаль ухаан тал руу дурлуулах. За тэгээд би нэг л юм хэлээд харамсалтай нэг нийт масаа ярихаар энэ мэрэгжлийн багш нь татсан. Физикийн багш, химийн багш ингээд дутагдaltaй байдаг. Зарим сургууль өөрөө байхгүй байгаа. Тэгэхээр чи тэр үзег бол тэр хүүхчийн тэрнээс цутгаас яах вэ? Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдтэй энэ тал дээр одоо багш авч өгөх, зөвлөгөө өгөх, өөрөөсөө хилтэй бол одоо дэлхийн автгаа болсон гэдэг шиг хаач зааж байгаа гоё хичээлүүд нөгөө компьютерийн нэг давчлуур дараад үзэж болоод байгаа байхгүй гадаад хэл дээр ч үзэж болж байна. Тэгэхээр тэр нөхцөлийг бүрдүүлж өгөөд цугтаа минийхөө зүгээр инженер болох хэвээр тэр уул уурхай инженер энэ гоё шүү гэж ярих биш. Ийм хүмүүс ийм байдгийг гэж подкаст сонсохоос илүү тийм хичээлүүд юм байна миний хүү гэдгийг тэр нөхцөлийг бүрдүүлж өгөх үед нь хамтдаа явах хэрэгтэй. Яг үнэ. Тэгээд энэ мэрэгжлийн ач тусыг ойлгуулмаар байна. Би бол одоо
хүүхэд нэг ахлахын гэдэг орж ирэхэд нэг 75% ч юм уу байгалийн ухаан тал руугаа явдаг. 25% нийгмийн ухаан явдаг сургуулиуд тийм чиглэл рүү явж чадчихвэл Монгол өнөөдөр орон хөгжих гэдэг. Монгол орн байгалийн баялагтай маш их юм одоо үйлдвэр уул уурхаагаас эхлээ гарч ирж байна. Энд нэмүү өртөг шингээгээд ингээ хийж чадах хүмүүс Монгол орн дотор ба штэ. Энийг ерөөсөө л инженерүүд хийх юм. Тэгэхээр инженерүүдэд хийх тэр ажлын байр, хийх бүтээх юм маш их тэр үнэлэмж нь ч өөрөө их өндөр, цалин нь өндөр гэсэн үг штэ. Цалин өндөртэй ингээ сайхан амьдрах толгоогоор ингээд явах боломжууд их байгаад байгаа юм. Тий, яг үнэ. Одоо Монгол улс нэг үе бодвол оюутлага, таван толгой, уулуурхаан тухай мэдээлэлтэй болцсон. Инженерүүд юу бүтээж чаддаг, юу хийж чаддаг. Одоо саяхны жишээ ярихад Эрдэнэ төвлөр бүх нийтээр нь цахилгааны төлбөрийг тэглэж байгаа. Энийний ард тэр инженерүүд суурьтай хүмүүс л энэ баялагийг бүтээж улс орны хөгжлийг бас өөдөн татаж авч явж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр тэр агуулгаараа бид энэ подкастыг хийж өсвөр үеийнхнийг ээж автаагаа нийлээд инженер болгож гэдгийг л гол уриалж энэхүү подкаст хүрч байгаа гэж ойлгож байгаа. Би танаас бас их сонирхолтой асуусан маань та хэдэн хүүхэдтэй болоо гэж? Би 7 хүүхэд. 7 хүүхэдтэй. 10 зээтэй. 10 зээтэй. За. Би яг эцэг хүн талаас нь асуумаар байна тий. 7 хүүхдийн сонголт. 7 хүүхдийн амьдрал таны одоо жинхэнэ гарын одоо хуруунд байж. Энэ 7 хүүхдийн сонголтын дунд та яаж оролцов? Алдсан онсон дуршлаг танд байна уу? Тэг би их залууд аав болсон. Тэгээд өөрөө оюутан байсан. 19 настай аав болоод 22-т байж хад би их сургуулаа төгсөж 3 хүүхэдтэй байлаа. Тэгээ өөрөө нэг яг зах зээлийн орчин нөхцөл эхлээд тэгээд тэр үедээ Японд руу дагуулж яваад Японд манай хүүхдүүд нэлээд боловсрол олсон. 5 4 нь бол тэгээд тэр чиглэлээрээ жоохон нийгмийн ухаан талдаа хүмүүс багш талдаа энэ хуульч талдаа эдийн засаг талдаа гэсэн юм хоёр нь багш нэг нь хуульч нэг нь эдийн засагч гэдэг ингээд сонгосон юм байна. Дараа нь хүү маань ирсэн IT маркетинг гэдгээр одоо Австралид ингээд сураад байж байгаа. За тэгэхээр хоёр нь жоох юм байгаа. Одоо тэр хоёртой сайн нийлүүлэндээ би бол одоо өвөө хүн учраас зээнэртаа нэлээд сайн нийлүүлж байна. Миний хамгийн том зэв бол одоо цахилгааны инженер болох гээд Японы технологийн коллежид очиж сурч. За хүүгээ ятгацсан. Дараагийнхаа хүүг бас IT болгоно гэдэг. Хоёр том зэ маань хүү байгаа юм. Тэр хоёрыг хоёуланг нь бас ятгаад өвөө бас сайхан ятгалт хийж болдог. Хүүтэй жилүүтэй ярьж болд юм байна. Яг аав байх үед чи өөрөө залуухан тэгээд ажилтаа гүгээд ингэсэн байна. Тэгэхээр би бас мэрэгжил сонголтод их нөлөөлж их орох ёстой байсан юм байна. Ёстой ч гэж сонирхлыг нэг төрүүлж өг сая би яриад байгаа шиг хүүхдтэй зөндөө юм үзүүлж тэгээ ялангуяа энэ гоё кино үзүүлэх гоё энэ бүтээн байгуулалт хийж байгаа энэ юмнуудыг одоо Японд гоё тийм дуу байна л да. Одоо газрын одод гэж нэрлэж байна. Газрын одод хийнгүүл ингээд бүтээж байгаа тэр металлургийн инженер, тэр уул уурхай инженер, тэр том автоматжуулалт хийж байгаа тэр өндөр хүчтэй шон дээр зогсоод байж байгаа хүмүүсийг харуулад ийм хүмүүс бол одоо энэ газрын одод ингээд тэгээд тэр инженерүүдийн тухай юмнууд хийдэг. Тэгээд дараа нь бас NHK нэвтрүүлгээр гоё нэвтрүүлэг гаргах нь X project гэдэг яг л ийм зохион бүтээгээд тэр зохион бүтээсний ачаар Япон улс төгжил ирсэн. Дандаа инженерүүд. Тэр үед түүх хөдөлсөн гэдэг нэртэй тэр ч бас нөгөө өрөө бүр тэр үед түүх хөдөлж газрын одод газрын одод гэж энэ хүмүүс байгаа. Тэгээд тэр дотроос нэг тод хүн Honda гэж хүн байна те. Honda гэдэг чинь нэг залуу шүү дээ. Honda мотор хийсэн байхгүй. Одоо тэгээд мотоциклээ чи Honda л гэдэг шүү дээ. Вьетнамд яваад очихоор ерөөсөн Honda л гэдэг. Тэр нь мотоциклээ хэлээд байгаа гэж ярьдаг. Тэгэхээр тэгтэл тэр Honda гэж хүн гарч ирээ тэр моторыг бүтээх их шин түүх хөдлөлтөө гэх. Тэгээд тэр хүний амьдралаар. Тэгэхээр яг эцсийн дүндээ бол ерөөсөө улс орны хөгжлийг тэр Honda гэдэг моторыг доош ерөөсөө ард нь байгаа тэр инженер хүмүүс тэр газрын одод тэр хөгжлийг эхлүүлсэн, бүтээсэн тэгжээ шин цагийг одоо Япон улсад авчирсан гэсэн дүгнэлт хүмүүст ойлгуулж нөлөөлж байна тийм. Япон үнэхээр технологийн өндөр хөгжилтэй гарамгаа. Тэгээд тэрийг дээд сургууль дээр одоо хөтөлбөр энэ маш сайн байхгүй. Яг тийм практик сургалтаа. Тэгээд шинэ Монгол сургуулийг төгсөөд маш олон хүүхдүүд Японд явдаг. Өнгөрсөн жил ихэд 34 хүүхэд одоо өнгөрсөн 4 сард шүү дээ. Одоо энэ жилийн сая төгслөө. Энэ дотроос 21 нь инженер мэргэжил төгсөж ирсэн. Японд их сургууль төгсөж байгаа. Би тэгээд таны нөгөө хийдэг үтээдэг энэ алан зүйлсийг хараад хүүхдүүдэд их тэтгэлэг өгдөг юм байна. Тэднэртээ бас тэтгэлэг өгөхдөө яг өөрөө тэдгээр хүмүүстэй тулж ярилцаж тэтгэлгийг өгдөг юм байна гэж ингэж ойлгосон.
Тэгээ ер нь та тэтгэлэг өгөхдөө ярилцлага хийхдээ яг юуг нь харддаг? Тэгээ үнэхээр одоо олон юм харна. Тэр дотроос яг мэрэгжлийг яалтчгүй харддаг шүү. Өнөөдөр одоо тэгэхээр манай бус төгтөд гомдчихоо. Гэхдээ манай сургууль юм баггүй. 4 ангитай байдаг. Ахлах анги 12 дахь. Тэрний 3 анги нь байгалийн ухаан. 1 анги нь нийгмийн ухаан. Угаасаа байгалийн ухаан буюу инженер суурьтай өгдөг. Тэрийг бол яг сургуулийн захирлууд энэ төр үзчихвэл бас сонирхолтой. Инженерүүд авчирд их яриулаад идэх байхгүй. Сургууль дээр мэрэгжил сонголт гэдэг 7 хоногт нэг ч юм 2-7 хоногт нэг хүн яриулахдаа голцон инженер хүнийг тэгээд тэр хүнийхээ ээж өвтөж байгаа гоё ярьсаар идэл хүүхд чинь тийшээ явчихдаг. Одоо чиний энэ одоо подкаст ч бас тийм хүүхдүүдийг олныг төрүүлэх байх гэж бодож байна. За тэгээ яг явах үед нь чи өстэй яг энэ мэрэгжлэр минийх ийм нарийн юм их сайн яваараа гэд одоо анхны сэтгэлийг бүр цааснаар бичүүлж авдаг. Эргэж ирээд ямар инженер болоход эргээд юу бүтээх юм гэдэг. Яг нэг сургуульдаа тэнцээд тэтгэлгээ авч байгаа хөгч ингээд уйлаад баярлаа сууж шин. Сэтгэл нь гоё хөглөгдсөн байж байна. Яг тэр хөглөгдсөн игшинд нь өөрийнх нь гараар 18 нас 19 настай хүүхдүүд байна шүү. Яг өөр нь бичүүлж авдаг. Тэгээ 1% нөгөөд би 1% нь хадгалж байгаа. Чи 1% нь байгаа шиг. Уулзахаараа миний хүн нөгөө шошин буюу нөгөө анхны сэтгэлдээ мартаагүй өсдөх юм мартаагүй л гэдэг. Тэгэл яг тэр мэрэгчлэр чи юу гэж ütсэн бэлээ? Би багшин санаж байгаа шүү гэдэг яваад хахаар нөгөө хүүхэд тэр лгөө яваад байдаг. Тэгэхээр хин нэгэн хараад тэр юм ин мартахгүй чи ийм инженер болно гэсэн. Чи новлын шагнал авна гэж хэлсэн шүү дээ. Чи атомын станц барьна гэж хэлсэн шүү дээ. Монголд анхны машиныг чи бүтээнэ гэж хэлсэн шүү дээ. Ийм гоё юм бүр тодорхой юмнууд бичсэн. Байдаг тэрийг би ерөөс ингээд мартдаггүй байхгүй. Тэр хүүхдүүд. Таны одоо яг дөнгөж саяны ярьж байгаа жишээнээс миний хувьд одоо магадгүй үзэгч одоо олон ээж аавуудын хувьд бас ойлгож авч байгаа гэж бодож байна. Хүүхдүүдтэйгээ маш олон мэрэгжлүүдийн тухай хамтдаа танин мэдээч. Тэр мэрэгжлүүдтэй очиж танилцаач. Ямар ажлын байран дээр ажилладаг, ямар байдаг, юу хийдэг гэх. Ингээ мэрэгжлүүдийн тухай танин мэдхийн хэрээр сонголт өргөн болж тэр дундаа зөв сонголт хийх юм байна гэдэг ийм мэдрэмж төрж хүлээж авч байна. Яг үнэ. Манайх бол ингээд дандаа хүн авчирч яриулах биш. Тэр хүнийхээ ажлын байран дээр очиж. Тэр ажлын байранд очих гэжтэй хүүхд ихсдэг ингээд өөрчлөлт ш. Бид нар одоо гоё үйлдвэртэйгээр их орж ийн. Энэ оюутлогоо ухаан ходог тэргээд энэ компаниудаар өөрсдөө бүр ингээд зорж очиж асууж байгаа, цаг авч байгаа. Тэгээд яг инженер болъё гэж байгаа хүүхдэл таслаад аваа явчихж байгаа байхгүй. Хууль чодыг бол тэр яг шүүх танхим интерт очиж бас нэг тодорхой энд бол нээлттэй шүүх болно тэрийг үзээч гэдэг юм уу. Нэг ийм байдлаар яг инженерүүд өөр экскаватор юу гэж бодоод явж байгаа том хүмүүстэй ингэж уулзуулж яг бүтээн байгуулалт барилга дээр энэ төр зөндөө очно. Ямар гоё барилга дээр технологи гараад ирсэн. Энэ газар хөдлөлтөөс яаж хамгаалдаг гэдэг тэр инженер хүн өөрөө ярьж идэг маш чухал байдаг. Тэгээ таны ярианаас миний хувьд ч гэсэн ойлгож авч байна. Би бас өөрөө 4 хүүхэдтэй одоо аав хүн. Тэгээд яг өсвөр үеийн хүүхдүүд надад байж байна. Тэгээд ерөөсөө энэ хамтдаа энийг одоо өөрийнхөө хүрээгүй хүсэл мөрөөдлийг гүйцэлхийх биш. Хамтдаа хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх тэр аяллыг хийх нь эцэг эхчүүдийн хувьд хамгийн чухал юм байна гэж одоо миний хувьд яг ойлгож сууж байна л да. Манай телевиз үзэж байгаа ээж аавд ч мөн ялгаагүй одоо хүүхдээ хүчнэдэж те ямар нэгэн байдлаар тулгаж шаардаж биш. Сонирхол дээр нь үндэслэж хамтдаа шийдвэр гаргасаа гэж ингэж уриалж байгаа юм байна гэж ойлгож байна. Зөв. Ерөөсөө тэгтээ ирээдүйд яг ямар болох яг ямар мэрэгжлийн чухал байгааг өнөөдөр ээж аав хүүхдийнхээ өмнөөс өөрсдөө сайн модоод өөрийгөө хүүхдийнхээ оронд тавиад тэгээ яг сонирхсан ажлаа хийх ёстой гэдгийг хүн бол ойлгох ёстой. Сонирхсан дуртай ажлаа хийх ёстой. Тэгээ тэрлийг чиглүүлэх тэгээ тийм болцоог нь хангаж өгөх нөхцлөөр тэгж ш физик дээр өгөөд инженер болохоос чинь би физикээс аваа хайгаад байна. Ээж би физик хичээл аягүй сул байгаа гэдэг физикийн багшаар давталгаа гэл. Өгвөл физикийн маш гоё тийм хичээлүүд байж байгаа. Тэрийг үзүүлэлдэ гэдгээс эхлээд тэгээ яг тэр мэрэгжлийнхэн сонирхсан юм сонсонгуудаа гоё үзүүлэх хэрэгтэй. Дагуулж явах хэрэгтэй. Тэгээ найзуудтай нь бас цуг явуулвал тэр төрлийнх нь тэр чиглэлээр дэмжиж одоо үнэхээр YouTube гэдэг дэлхийн нэг хавтгай болсон, нээлттэй болсон. Энэ үед бол одоо мэдэж аваад ингээд явуулаад хэрэгтэй. Танаа шиг юм подкаст энэс дамжуулаад яг мэрэгжлийн талаар яриад байдаг инженерүүдтэй маш сайн уулзуулаад яг заавал инженер хвшилтэй сонгож байгаа хүнтэй уулзуулж хатал хүүхдэд маш их нөлөө өгдөг маа гэмээр. Гол юм тий. Тэгээ би одоо таны бас ажлын үр дүн Монгол улсад маань бодиттой гарч идэг болов гарч ийн гэж ойлгодог. Яг тэгвэл яг одоо Монгол улсын Улаанбаатар хотын ерхий архитектур
одоо танаас сургуулийн төгсөгч таны шав байж байна. Тэгээ тэр хүн одоо яг ажлын бүтээн байгуулахын салбар дээр ирсэн байна. Тэгээ таны одоо ажлын үр дүн бол өөжөө гарч гэнэ үү гэж өвдөө ойлгож байна. Тэгэхээр та одоо подкастын төгсгөлд те ер нь яг өнөөдөр бидний энэ хавар болцсон байна. Ээж аавууд яг энэ эцэгтэй цаг үе дээр ирсэн байна. Монгол улсын одоо гавьяа тогшийн хувьд энэ олон хүүхдүүдийг сургууль мөгжлөх үйлсэд одоо гар бие оролцож байгаа хүний хувьд хоёр төрлийн ээж байна уу гэж би бодоод байна. Нэг төрлийнх нь бол хүүхдтэйгээ дэндүү их зуралддаг. Эсвэл бүх асуудалд нь оролцоод хөтлөөл асуудлыг шийдэх гэж яваад байдаг. А нөгөө талын ээж аауд нь бол бүр хайждаг. Хүүхд маань өөрөө мэддэг. За яг вэ хүүхд маань шийдчихвэл тэгэл болоо штэ. Гэл ингээл оролцдоггүй хоёр төрлийн нэг юм сонин ийм хандлага байгаа юм л да. Ер нь тэр ээж аавуудад та юу гэж хэлв? Тэгэхээр сая хэллээ төгс дэлгэрэх гэд манай 13 дугаар үеийн охин маань Шинэ Монгол ахлах сургуулаа төгсөөд Шинэ Монгол технологийн дээд сургуульд төгсөөд яг төгсөхдөө магистрт Йокохама яваад дараа нь Йокохамад доктор хамгаалаад Дэлхийн банкнд ажиллаж байгаа сая ерөнхий инженерээр ирсэн. За мөнх далаа гэдэг хөө Киотогийн их сургууль төгсөөд нөгөө метроны төслийг нас хариуцаад явж байгаа. Ингээд яриад байвал зөндөө хүүхдүүд байна л да. Тэгээд эцэг эхчүүдэд зөвлөхөд те энэ хүүхдүүдээ бид нар сургууль багш нартай хүмүүстэй ингээд гурвалсан уулзалтыг хүүхдээс болгож агаад багштай тэгээд өөрөө байгаад нэг тийм гурвалсан уулзалтыг хийчихэл их зүгээр идэв. Тэгээд яг багшийнхаа өмнө өөрөө бас бодож байгаа миний хүү ингээд миний охин ингээд байгаа гэдгийг яриад нөгөө багш бас юм хэлээд хүүхдийг яг тэр үе дээр асуухаар яг дотроос нэг хамгийн хоёр сайн мэддэг хоёрынхаа өмнө ярьж байгаа учраас их сайхан ярианууд гарч идэв. Тэрийг нэг 20-30 минутад ярьчихад их болдог. А нөгөө талаас мэрэгжлийн хүн дээр бас нэг дагуулж чичээд ингээ асуучих. Тэгээд өстой үнэхээр тэр өөрөө мэдгэж ингэж хит өөрөөр норхиж болохгүй. Бүх юмын урдуур норж хийж болохгүй. Ерөөсөө нэг хамтрагч юмыг сонсдог сайхан найз нь юм шиг ингэж яриад за яах вэ? Нээлттэй сайхан ярилцъя гэдэг сайхан юм нээлттэйгээр одоо хүүхд чинь том болсон юм чинь. Миний хүү одоо амьдралаа шийдэх гэж байна. Чиний энэ сонголт дараа миний хүү миний охин аз жаргалтай сайхан амжилттай нэгэн болоод явах чинь маш их хэрэгтэй шийдэл юм байгаа шүү. Одоо зөвхөн өөрийнхөө байдлаар бодохгүй. Одоо зөвлөлтөд ирээдүйг хараад хүнээс зөвлөгөө аваад явъя л гэх юм чухал. Тэгэхээр тань ч гэсэн ганцаараа ээж аав тэг хүмүүстэй уулзаад явхаар ингээд өөрөө бас их уншиж судлаараа их чухал шүү дээ. Таны хайртай охин, хайртай хүүгээ аз жаргалтай сайхан амжилттай нэгэн болгож явуулахын тулд таавас зүтгэх хэрэгтэй, суралцах хэрэгтэй, унших хэрэгтэй гэж хэлье да. Яг үнэ. Одоо эцэгчүүдэд оролцож чухал. За ингээд би эцэгчүүдэд хандаж бас та маш үнэтэй одоо зөвлөгөөгөө өглөө гэж бодож байна. Та олон хүүхэдтэй ажиллаж байна. Өөрөө ч олон хүүхэдтэй байна. Тэгээд энэ олон ирээдүйн болсон хүүхдүүдэд одоо яг хүүхдүүдэд тэр ганцаараа зогсож. За магадгүй зарим хүүхдүүд зөвлөд тусгах эцэгийнх нь хол ганцаараа шийдвэр гаргах гад. Магадгүй найзынхаа одоо юу гэдгийг зөвлөгөөгөөр шийдчих гээд яг энэ ирмэг дээр байгаа энэ хүүхдүүдэд та юу зөвлөв? Тэгэхээр өөрөөсөө хүүхдүүд нэг нь өгсөн хичээлийн оноо юм уу тэр юмнаар өгвөл нэг ороход амар сургууль гэдэг юм уу эсвэл гадаадад явхад гэдэг ингээд сонгоод байгаа. Ийм сонголт бол маш буруу. Тэгээ хүмүүсийн өөрийн бодол байхгүй байх нь бол хамгийн буруу зүйл. Тэгэхээр өөрөө би юунд дуртай юм бэ гэдгээ өөрийгөө эхлээд нэг чагнаад өнөөдөр үнэхээр би энэ одоо хуульч мэргэжил сонгох гээд байна. Гэтэл надад одоо сайхан инженер болоод явбал бас гоё байна гэдэг ингээ эргэлзээд ингэж байгаа бол аль найзаа хэлээд аав ээж яах вэ гэхээсээ илүү бас өөрийгөө сонсоод яриад тэрнийхээ дараа би энэ л юм байна гэдгийг бодох яг тийм сэтгэл зүй тийм нас мэдлэгтэй хүн болсон байгаа байхгүй яг одоо энэ нас нь яг тэрэн дээр аягүй тийм чухалчилж ачаалагдл өгж өөрийгөө сонсоод өөрийнхөө шийдгийг ирээдүйдээ гаргаараа. За тэгээд тэр гаргасныхаа дараа ааваа ээжээ найзаа ахаа ихчээ багшаа би нэг юм мэрэгжил бүр яг сонгочлоо. Тэр нэг сонгоход нэг өдөр байхад л ер нь баг хангалттай сайн бодох юм бол тэгээд сонгочих. Тэгээд тэрнийхээ дараа одоо хамтдаа мэдээлэлээ цуглуулад тэр лүгээд зориод өөрөө физикт би уучлаарай физикийн багш учраас физик хичээлийг сонгоод байна. Физикт муу байлаа гэд цухтах биш. Чи инженер болох гэдэг. Физикийн шалгалт өгмөр өгдөг. Одоо цаг байна. Суугаад үзэж болно, зориод үзэж болно. Тэрнийхээ дагуу яваад тэг их сургуульд ороод бас шинээр сайхан үзэн штэ. Хүний амьдрал бол нэг юмд л их сайхан ингээд өөрчлөгдөв. Өөрөө өөртөө ихтэй өөрөө шийд гаргах нь хамгийн чухал. Зөвлөмөр.
Тэгээ би бас одоо нэвтрүүлгийн подкастын төгсгөл тантай нэг зүйлийн тухай ярмаар байсан. Хүн болгон амжилттай байх хэрэгтэй юм. Бүх хүн одоо хүнийг амжилттай бол, амжилттай бай, амжилтанд хүр гэдэг энэ одоо магадгүй бараг одоо сүүлдээ залхтал бүгдийг шахдаг. Бүр ингээд бусад хүний өмнө заавал амжилттай байх хэрэгтэй юм шиг. Тэгээ бүр дээрэс нь энийг бодиттой болохын тулд гадаад яв. Гадаад явж сур. Гадаад явбал бүх юм болчихж байгаа юм шиг. Ингээд нэг юм хоёр хандлага шахалт яг үүндээ өсвөр ихний хувьд маш их дарамт болдог гэж боддог. Тэгэхээр та энэ дээр юу нь юу гэж боддог? Тийм. Миний үгнээс бас тэгж сонсогдож магадгүй амжилтын эзэн болоороо гэдэг үгийг би хэлдэг үнэлтэй. Нэг бодлоо нөгөө шавнарт маань. Энэ гэхдээ би чи ер нь амжилттай явна гэдэг. Амжилт гэдэг үгийг мөн жинхэнэ утгаар аз жаргал гэдэг утгыг бас жинхэнэ утгаар нь ойлгодог. Аз жаргалтай гэдэг бол машинтай хаустай болохыг хэлэх юм уу? Өөрөө сайхан өндөр өтгөн сайхан гэр бүлтэй ингээд сайхан өөрийнхөө дуртай юмыг хийгээ явахыг аз жаргал гэх юм уу гэдэг шиг л амжилтын эзэн болно гэдэг бол яг ингээд шат чатараа явдаг юм байна. Шат чатараа явж хаад амьдралынхаа төгсгөлд одоо Маслоуи онол гэж үүдэг ш эхлээд өөрийнхөө хэрэгцээг хангаад явъя. Би дуртай мэрэгчлэрээ дуртай их сургуультай орлоо. Тэгвэл энэ амжилт байхгүй. За тэрийг би ингээд төгсч чадлаа. За яг хөө жоохон нэг жил алдаа сунлаач гэж яри. Гэтэ би төгссөн. Би энэ сургуулаа төгсөх ёстой гэж хагаад төгсөж байгаа нь амжилт. Тэгээд би дуртай энэ чиглэлийн компанид орох ёстой. Ажилдаа орё энэ амжилт байхгүй. Гэх маягаар ингээд нөгөө амжилт гэдэг тэр шат чатанда амьдралынхаа үе шат болгонд тавиад байгаа тэр зорилгоудаа биелүүлээд жоохон ч гэсэн зорилгоудыг тавиал яваад хахад тэгээ болдог. Тэрийг л одоо ингээд нэг том тавьчаад тэрэндээ үүрэх гэж стресстэй дарамтанд ороод шаардлага байхгүй нь шүү дээ тий. Байхгүй. Тэр одоо манай шинэ Монголын анхны төгсгч охин Нобелийн шагнал авна гэж явдаг юм байна. Тэгээд гэхдээ тэр айгүй том зорилго байхгүй. Тэрийг давж иж нэг амжилтын эзэндээ өрөх юм. Тэр том зорилт тавьсан учраас нөгөө өмнөх энэ асуудлууд жижиг болоод их сургуулиудаа ингээл миний саяны хэлсэн тэр их сургуулиуд төгсөөд ажилдаа ороод би тийм компанид ажилламаар байна. Тэрийг ажил ийм судалгаа хиймээр юм гэдэг хийгээ явж байгаа. Тэгээд би ингээд уулзаад чи одоо тэрэндээ стрессгүй шүү дээ багшаа. Би яг тэрнийхээ дагав явж байгаа. Гэхдээ миний сэтгэл зүрхэнд маань байгаа боломж бол Нобелийн шагналыг 40 мөчтөд хүн авахгүй 60 70 хөвчээж аваад. Тэгээ тэр чиглэл рүү ингээд явж ийл тэгээ өөрөө ингээд хүмүүс яаж явж тэрэнд хүрдгийг гэдэг энд мэдээд ирчдэг. Токиогийн их сургууль доктор хамгаалсан, Харвардын их сургууль пост доктор хамгаалсан, MIT одоо ажиллаж байсан судалгаа. Тэгээ одоо өөрөө стартап байгуулсан судалгааны компаниг явж байна. Тэгээ тэрэндээ бол яг стрессдэггүй. Тэгэхээр бол цаатлын зорилго би гээд яваад байгаа. Эцэг эхчүүд бол хүүхдүүдээ жижиг зүйлээр урамшуулж, жижиг шат ихт нь амжилтын амтыг мэдрүүлж, тэрэнд дурлуулж ингээд баг багаар одоо цаашаа явах нь ёстой байна гэдэг ингэж ойлгохоор. Тийм. Тэгээд жоохон амьдрал үзүүлэх хэрэгтэй, зовлон үзүүлэх хэрэгтэй. Би бол одоо хүүгээ бас жилийн жил авах болоод нөгөө барилгын нэг бүтээн байгуулалт хийж байгаа юм дээр хүүгээ жишээлбэл нэг жил ажиллах жишээ нь. Яг үгүй сурж явах үедээ нэг жил гэп аваад ихтэй тэр компанидаар орж ирж ажиллаад тэнд хүмүүс яаж ажилтгийг, яаж гагнуур хийдэг гэдгээс эхлээ, яаж харамтур зангидгаас эхлээд яаж хийгээд интерьер дизайн яаж явдгийг хүмүүс ямар тооцоол хийж байгааг байгаль ухаан яг инженер биш ч гэсэн яг тэр талынхаа маш сайн сураад авдаг. Хүмүүст ингэж ажиллаж үзэх, өөрөө өглөөнөөс орой болтол ажиллах энэ төр чинь хүнийг хүн болгодог. Одоо тэгэл нэг амжилттай болох үндсийг тавьж өгч байна. За ингээд өнөөдөр бас маш сонирхолтой, үнэтэй, богино ч ихсэн цаг хугацаанд олон эцэг эхчүүдэд өсвөр үеийнхэнд хэрэгтэй энэ мэдээллийг хамтдаа хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд Эрдэнэс Монголын одоо энэ Эрдэнэс үйлдвэр технологийн парк нь Монгол улсын хэмжээнд 6 үйлдвэр технологийн парк буюу олборлолтоос боловсролт руу шилжих тэр төслүүдийг Монгол улстай хэрэгжүүлэхээ зорж байгаа. Тэгээд энэ дээр хамгийн чухал зүйл бид нэр юу гэж харсан гэхээр хамгийн чухал зүйл бол хүн юм байна. Тэр дундаа энийг хийж бүтээх мэрэгжлийн инженерүүд, мэрэгжлийн боловсруулчин энэ нь одоо хамгийн чухал хүчин зүйл юм байна гэдгийг харж бид нар өнөөдрийн подкастыг бэлтгэж байгаа. Ингээд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч үнэтэй зөвлөгөө өгсөн танд нийт үзэгч ээж аавд хүүхдүүдийн өмнөөс бас чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр. Баярлалаа. Танаа маш сайхан зорилго нь их гоё байна тий. Өнөөдөр үйлдвэрлэлээс боловсруулалт руу орно гэдэг чинь маш чухал. Тэгээ одоо энэ өөрөө угаасаа ажлын тал маш их байж байна.
Монгол дотор их аз жаргалтай амьдрах олон инженерүүдийг та нар бүтээж аваад амжилт хүсье та нарт бас. За баярлалаа. Тэгээ таны хамгийн сүүлд онцлсан ер нь 75% нь инженер суурьтай 25% нийгэм гэсэн энэ хэсэг бас надад бас маш их таалагдлаа. Ингээд Монгол улс инженерүүдээр хөгжих болтугай ингээд танд баярлалаа. Ингээ хамгийн ихний дугаар маань энэ төрөйд өндөрлж байна. Бид нар би инженер подкастаараа мэрэгжлийн мэрэгжил сонголтын тэр дундаа инженер болох зөвлөгөөг та бүхэнд өгөхийг зорж байгаа. Дараагийн дугаараараа эргэн уулзлаа түр баярлалаа. Монголын анхны мэрэгжлийн чиг баримжаа олгох би инженеринг подкаст. Санаачлан хэрэгжүүлэгч Эрдэнэс үйлдвэр технологийн парк.